Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд Ороомын төргийн микрофоны ар шууд ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаард хууль зүйн дэд сайд мөнх эрдэнэ хүрэлцэн ирээд байна. За сайн байна. Сайн байна. За орд чин та хэд чин бужигнаад за янз янзын мэдээлэл хийгээд за хаврын улс дээр халуухан болно гэдээ бас ингэж байна. Яг зүгээр өнөөдөр сошиал дээр болсон үйл явдлыг би танаас асуух гэдэг юм л да. Жишээ нь та дэд сайд. За сайд чин ер нь хэрэг ярьж болт юм уу? Жишээ нь одоо та би таны намтрыг харахад бол одоо Германд байсан тий. Тэгэхээр Ором Германы хуулинд ч одоо тийм юм байна уу? Тэд ч тэгээ хэрэг ярьж гин үү тий. Тэр энэ хүмүүсийн сонирхож байгаа асуултаас хоёул яриа эхэллээ. Тэг ер нь яг хүмүүс бас хэрэг ярьлаа гэж бас буруутгаж байгаа тал харагдсан. Тэгэхдээ бид бол ер нь хэрэг яриаггүй харин Монгол улсын засгийн газраас өгсөн үүргийн дагуу хийсэн хяналт шалгалтын ажлын тайлангаа засгийн газрын хуралдаанд танилцуулаад гарсан шийдвэрийн талаар бас олон нийтэд мэдээлэл өгсөн байгаа. Засгийн газрын хуралдааны дараа орсон асуудлын талаар холбогдох сайд нар олон түмэнд хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг. Яг энэ процессын дагуу асуудал явагдсан. Бид бол харин өнөөдөр та бүхэн бас анзаарсан бол хууль зүйн дотоод хэргийн сайд манай тэр одоо миний ахалж ажилласан хяналт шалгалтын ажлын тайлангийн хүрээнд цугларсан баримт мэдээллийг хуулийн байгууллага шалгуулахаар хөргүүлсэн байгаа. Улсын ерхий прокурор цагдаа авилгатай тэмцэх газарт хөргүүлсэн. Тэр асуудал нь бол нөгөө хэргийн тухай биш, илэрсэн зөрчлийг энийг бол одоо бид бол энэ шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил гэмтэргийн шинжтэй байж болцсохгүй үйлдэлүүдийг бол даруй одоо хуулийн байгууллагад шалгуулах нь бол бидний үүрэг шүү дээ. Тий. Тэгэхээр та дэд сайд дээр томилогдоод удаагүй байна. Тэр дэд сайд гэдэг энэ асуудал чинь бас нэлээд шууган тарьсан. Би зүгээр яг санаж ин л та. Үгүй дэд сайдгүй бол болохгүй нэ. Одоо ингээд энэ сайд чи янз янзын хуралд оролцох юм аа. Тэгээд ерөөсөө энэ тэнд явж байгаад ингээд орлох ерөөсөө хүн байдгүй. Нэг ажил үүргийг нэгж хувааж авдаг хүн байх хэрэгтэй байгаад байгаа юм аа. За нөгөө төрийн нарийн мэрийг за сүүл рүүгэн бүр даймжираад энэ яамны энэ удирдах албан тушаалтнууд чи хуралд оролцсоор байж байгаа ажиллаа хийж чадахгүй байна гэсэн шүүмжил явуулсан байхгүй. Тэр үнэхээр та дэд сайд ингээд болоход нэрээ яг тийм байд юм байна. Одоо та тэр сайдынхаа ачаал мачаалаас хуваалцаад ч юм уу те олон түмний шүүмжлээд байгаа шиг хэрэггүй гэдэг байгаа шүү дээ. Тэр хэрэгтэй талаас нь танаа гэдэг. Одоо та бол мэдээж дэд сайд учраас би хэрэггүй гэж хэлж бол тэтгэхгүй байх л та те. Яг ер нь дэд сайдын одоо чиг үүргийг зөвхөн хуралд оролцдог, сайдыгаа оролдог гэх мэтээр одоо ингэж олон түмэнд төөрөгдүүлж ярьж байгаа нь буруу юм байна. Ер нь аливаа ажлын чиг үүргийн цаана бүтээмж тэр тухайн гүйцэтгэж байгаа ажлын чанар шууд харагддаг байх хэвээр. Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам бол маш том салбарыг хариуцсан ийм яам. Тэгээ энэ яамны хариуцсан чиг үүрэг хүлээж байгаа хариуцлага бол өргөн. Тэгэхээр бидний хувьд юу чухал вэ гэхээр энэ удирдлагын баг энэ богино хугацаанд юу хийж бүтээж чадах вэ гэдэг нь чухал байна. Тэрнээс биш одоо юу гэдэг би энийг оролж хурал цуглаанд орох нь чухал биш. Мэдээж одоо Монгол улсын засгийн газраас өгсөн үүргийн дагуу тодорхой ажлын хэсэг ахалж тодорхой одоо хурал цуглаанд гадна дотны зоч төлөөлөгчтэй уулзаж ярилцаж гадаад харилцааны хүрээнд бас ингэж одоо ажиллах зохиолдол байна. Гэхдээ хөвчлэн хуулийн төсөл боловсруулах. За цааш нь дотоод хэргийн салбарт үүсэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх. За тэр хүрээндээ бас эрх зүйн шинтгэлийн бодлогын хүрээнд бас тодорхой ажлууд эрх зүйн хууль эрх зүйн гацааг арилгах, дүрм журмыг янзлах ингээд олон чиг хүрээ байж байна. Одоо би жишээ нь ихэд одоо өнөөдөр манай хууль зүйн дотоод хэргийн яам дээр хаврын чуулганд улсын хурал дүргэн барихаар 20 гаруй хуулийн төсөл ажиллаж байна. Энэний би 10 одоо хуулийн төслийн ахалж ажиллаж байгаа. Бид бүгдээрээ өөрөөрийнхөө хариуцсан хүрээнд тодорхой хуулийн төслүүдийг ахалж ажиллаад энэ богино хугацаанд улсын хурал дүргэн мэдүүлж энэ одоо эрх зүйн шинтгэл энэ асуудлуудыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Мэдээж одоо юу гэдэг зарим нь хангалттай чуулууд байна, зарим нь цаг хугацааны шаардлагаар зохицуулах ёстой нийгмийн харилцаагаа зохицуулж чадахгүй. Тэгэхээр энэ тэрнээс болоод асуудал үүсээд байгаа, гацаа үүсээд байгаа, эсвэл тэнд хүний эрх зөрчигдөөд байгаа ийм олон асуудал байна. Хууль сахиулах байгууллагуудын ажил орчинтой холбоотой, авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой. За тэгэл одоо харт тамхи олон асуудалтай тэмцэх зайлшгүй шаардлага. Тэгэхээр энэний хүрээнд бүхэл бүтэн цогцтой хууль эрх зүйн орчны шинтгэлийн ажлууд бидний өмнө байна. Тэгээ энийг л хариуцж ажиллаж байна. Тэг өчигдөр яг засгийн газрын хуралдаан болоод засгийн газрын хуралдаан дээрээс бас Smart Eco компани гэдэг бас нэг яриа явагдаад би яг тэрний талаар бас танаас асууна л та. Тэрнээс өмнө
Тэр нүүрсний хэрэг юу болсон бэ? Би тэр бом очир гişүүний яриад байгааг санаж байна л да. Энэхүүр сайда таныг одоо ингэ дэмжсэ, бид бүхэн дэмжсэн. За тэр нүүрсний хэрэг чи худлаа байх юм бол бид нар бүгдээрээ одоо юу гэх онгоонд орно юм да хайшаа. Гэхдээ одоо буруутан болно шүү те. Энийг нэг ард нь гараач, үрдэн үзээч гэдэг нэг ийм агуулга ярьжсэн баг. Тэрнтэй бас санал нэг байна. Тэгэхээр тэр нүүрсний хэрэг юу болж байна? Одоо гадаад орондод бол нүүрсний хэрэгт холбогдсон байтугай нэг жоохон гэмтэр үйлдсэн болвол да тэгээд яадаг вүлээ те. Тэр чинь манад чинь сайн малчны шагнал гардуулаад яваад байдаг нь хэр зохимжтой байдаг юм бол те. Тэгэхээр тэр хэрэг нь юу болсон юм бол? За нүүрсний сонсголоор олон мэдээ баримтууд яригдсан. За энэ улсын хурлын хэн шалгах ажлын хүрээнд яригдсан, улсын хурал дээр яригдсан ийм одоо баримт материалууд. За улсын хурлын хэн шалгалтын ажил дууссаны дараа улсын хурлаас тогтоол гарсан. За тэгээ тогтоолын хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайд тухайн үед бол энэ одоо хэн шалгалтын ажлын хүрээнд цугларсан баримт материалыг бүгдийг хууль хяналтын байгууллага хөрвүүлсэн. За хууль хяналтын байгууллагуудаас авилгатай тэмцэх газар цагдаагийн байгууллага энэ асуудлуудыг шалгаад зарим нь одоо шүүхэд шилжээд ял аваад ингэ явсан хүмүүс бий. Одоо шалгагдж байгаа үергүүд байна. Сүүлд илэрсэн баримт материалын хүрээнд дахиад хуулийн байгууллагууд шалгаж байгаа. Бид бол одоо юу гэдгийг хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөлөөлөх ямар ч хэрэггүй шүү дээ. Тэгэхээр манай хууль хяналтын байгууллагууд яг энэ одоо эрүүг хэн шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд энэ хэрэгүүдийг шалгаж байгаа. За энэ ажиллагаанд прокурор хяналт тавьж байна. Тэгээд энэ одоо тун удахгүй бас тодорхой үр дүнд илүү одоо ойлгомжтой тодорхой мэдээлэлүүд өгөх байх. Тэрээс хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа өөрөө бол бас тодорхой хүрээнд нууцлалтай өгдөг шүү дээ. Тий. Зүгээр яг би нэг сонирхоод асууж байгаа шүү. Ер нь энэ яамны зүгээс хурдлуулаач ээ, тий. Урдан явуулаач ч гэдэг юм уу, тийм юм ер нь байдгийн бол одоо жишээ нь ард хүн бол хүлээдэг шүү дээ. 2 3 жил болоо сүулдэ замхраад алга болчдөг гээл, тий. Тэгээ шүүх нь одоо тэгээ 5 6 жил ингээл яваал гэдэг ерөөс ахаас дэвшил байдгүй. Нөө хууль ард түмэн тэгш үйлчлээчээ гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр энэ дэр ер нь нэг тийм байд юм болов. Бид түрүүн хэллээ яг хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд ер нь хямдгаанч нөлөөлөх ёсгүй. Тэрийг цэвэр одоо хуулийн байгууллага мөрдөгч шалгаж за тэн дээр прокурор хяналт тавьж тэгээ шүүх шударгаар шийдэх ёстой. Бидний зүгээс бол шаардлагатай баримт материалыг холбогдох нотлох баримтуудыг хөрвүүлж байгаа. За мөрдөгч авилгатай тэмцэх газрын албан хаагч нар бол шалгаж байгаа, прокурор хяналттай тавьж ажиллаж байна. Тодорхой үр дүнгууд гарч байгаа. Та бас харж байгаа. Тий, Smart Eco компани руу орохоос өмнө бас нэг юм асуугаад. Та бас сонирхолтой ажлыг хийсэн. Сонирхолтой ч байх вэ? Бас л нийгэмж очроос юм аа. Цэрэг зодсон гэдэг дотоодын цэрэг хариуцж байгаа. Сүүлдээ хууль зүйн яамны хариуцнаа мөнх эрдэнэт сайдаар ахлуулсан гэдэг ерөнхий сайд хүртэл ярьсан. Тэр ер нь юу болсон бэ? Ахис дэвшил байна уу? Ер нь ийм юмнууд их байнга гарах юм. Одоо байнгын хэлчихэд юм буруудахгүй да. Ер нь тэгэл үе гараал ирэх. Энийг ер нь яаж даасан зогсоос тоо. Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу бас энэ ажлыг шалгах ажлаас гарсан миний бие халсан. За шалгаад тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. За юуны түрүүнд бол хариуцлага алдсан албан тушаалтнуудад алдаа гаргасан, хяналтаа бүрэн дүүрэн тавьж чадаагүй, чигүүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож үүрэгт ажиллаж чөлөөлсөн. За чөлөөлсөн үү тийм. За тэр одоо цэргийн дүрмийн бус хүрээнд одоо ажил дүрмийн хүрээнд одоо ажиллагаа явуулж цэргийн дүрмийн хүрээнд бус хүрээнд одоо харьцаж бусдынхаа эрүүл мэндэд хохирол учруулсан тэр зэргийн албаагч эрүүгийн одоо хэрэг үүсгэж шалгаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Сонгон хайрхан дүргийн цагтаагийн хэлцээр. За ер нь энэ төрлийн гэмтэр гаргахгүй байхын одоо тулд шалтгаан нөхцөлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дээр хууль зүйн дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн дагуу шинэ өдөртлөг одоо төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тэр гол нь энэ асуудлыг гаргахгүй тулд цэргийн одоо энэ бэлтгэл сургууль үйл ажиллагаа бүхэлдээ цэргийн албан хаагчны үйл ажиллагаа бүхэлдээ дүрмийн хүрээнд явагдах ёстой. Монгол улсын хуулийн хүрээнд явагдах ёстой. Энийг ягштал ойлгуулахын тулд маш олон ажлуудыг төлөвлөд хийж байгаа. Би өөр 7 хоног болгон одоо энэ шинэ удирдлагын хийж байгаа ажлуудтай бичлэн танилцж байгаа. Яг үнэхээр бас тодорхой одоо чинь бүрэн камержуулахаас авахгүйлаад цэргүүдэд сургалт явуулахаас гадна дор ээж одоо тэр цэргийн баг дарга нарыг одоо сонгон шалгаруулахаас авахгүйлаад бүх ажлууд дээр тодорхой өөр шинэ одоо дүрм журам хэрэгжүүлж одоо мөрдөгж байгаа дүрм журмаа ягштал мөрдөх болох хэрэгтэй. Тий, хууль хэрэгжихгүй байна. Тэгэд хуулийн дэхтэй нөгөө талдаа хангалттай
хэрэгжүүлэхгүй байна гэж олон шүүмжлэгдэг л да. Яг л таны тэр наадах чи байна. Тэгэд за дараагаар нь бол энэ өчигдөр байсан хэвлэлийн баг хурлаад та хоёр бүр дэд сайд нь ч гарч ярьлаа, сайд нь ч гарч ярьлаа. Нэг хүн лөө чиглээд байна уу те? За үнэхээр бас асуудал байна уу? Одоо оюутны засгийн газарт гэдэг юм уу те? Тэгэхээр хөлийн зурваст газар олгосон энэ асуудал ер нь одоо яг ямар шатн. За та бүхэн хуулийн юмд өгсөн. Гэхдээ энэ Монгол улсад ямар хохиролтой, ямар талаацтай юм болчихвоо энэ талаар. Яг хин нэг чиглэсэн гэж хэлж ах юм буруу юм байна. Альва одоо Монгол улсын засгийн газар, альва засгийн газрын бас үндсэн үүргэл гэмт хэрэгтэй тэмцэх. Энэ бодлого. Тэгэхээр та бүхэн энэ одоо зөвхөн бид яриад байгаа юм биш. Өнөөдөр бас та бүхэн харсан Монгол улсын ерөнхий сайд Өмнөг аймагт хөлийн одоо хашин сухад бомб дээр ажиллах, бусад бомбтууд дээр очиод Өмнөг аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэдийн тавьж байгаа шаардлага нэг тэр байгаа шүү дээ. Гэхдээ энэ хөлийн бүсэд тусгай хэрэгцээний газарт, зурвас газарт маш олон одоо газар олгосон. За энэ дээр лиценз, ашиг мартамлын лицензүүд олгосон ийм одоо замбраагүй байдлууд байна гэж шүүмжилж ирсэн. Монгол улсын ерөнхий сайд яг одоо 12 сарын 10-нд өнгөрсөн оны 12 сарын 10-нд энэ талаар одоо хууль зүйн дотоод хэргийн сайдад үүрэг болгоод миний бие бас ажлын хэсэг гаргаж ахалж ингэж ажилласан. Энэ ажлын хэсгийн хэн шалгалтын хүрээнд тодорхой үйл баримтууд нотлогдсон. За бид энийгээ бүр илүү нарийн одоо энэ одоо гэмтрийн шинжтэй энэ үйлдэлүүдийг нарийн шалгуулахаар хуулийн байгууллагууд шилжүүлсэн байна. Бид нар цугларсан баримтуудаар хэн шалгалтын ажлын хүрээнд бол үнэхээр одоо сэтгэл хэмжүүлүүлсэн ноцтой ийм зүйлсүүд байна. Монгол улсын хөлийн одоо 10 бомбтод бомбтыг хөгжүүлэх нэрээр бомбтынхаа тэр газраас өөр байршилтай. Зарим газраа бүр ерөөсөө тэр хөлийнхаа одоо шугамаас 900 метрийн зайтай газарт бомб хөгжүүлэх нэрээр хөлийн бомбын хөгжлийн корпорац гэж шинэ байгууллага байгуулад энд олгогдсон ийм явдлууд байна. Тэгээд хамгийн гол нь аливаа бомб гэдэг чинь нэг талаас улсын одоо тусгай бүс, онцгой бүс, үндэсний аюулгүй байдалтай ийм холбоотой газар байдаг. Тийм учраас энэ газрыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгийг засгийн газар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд баталдаг. Энэ баталсан төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл нэг ч одоо ийм одоо хөгжлийн төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөө засгийн газар батлагдаагүй байхад одоо засгийн газар огцрохоосоо 4 хоногийн өмнө яаран ийм шийдвэр гаргасан сонирхолтой байна. Яаран шийдвэр. Гол нь бас бидэрт авагдж байгаа бас зарим нэг мэдээлэлээр бол энд одоо ингээд гадна дотны хөрөнгө оруулагч нарыг ураад ямар төлөвлөгөө батлагдаг байгаа хамгийн гол. Ураад ингээд замбраагүй байдал байгаа. Тэгээ нэгэнт одоо ингээд тэнд чинь хүний хөрөнгө оруулаад байшин сав бариад бүтээн байгуулалт хийх чинь бол тэнд чинь тодорхой ажил сонирхлууд байна. Үүснэ гэсэн. Тэгээ тэр нь дандаа одоо манай урт хил дээр байгаа ийм асуудлууд хэрэгтэй. Тэгэхээр бид энийг засгийн газрын бодлого шийдвэргүйгээр ерөнхий төлөвлөгөөнд батлагдаагүй байхад ингэж одоо замбраагүй газар олгож тэгээд тэрийг одоо хөрөнгө оруулах нэрээр хөгжүүлэх нэрээр ингэж одоо бусдад санал болгож Монгол улсын газрыг улсын тусгай хэрэгцээний газар, хөлийн зурвас газарт ингэж одоо үйл ажиллагаа явуулж байгааг нь тасан зогсоосон. Өчигдөр одоо засгийн газрын тогтоол гарч тэр өмнөх засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон. За дээр нь дахиад нэг юм хэлэхэд бол Монгол улсын хөлийн энэ зурвас газар буюу одоо 15 хөлийн чухмаас 15 км-ийн одоо зайтай энэ бүсэд маш олон буюу 54 тусгай зөвшөөрөл ашиг малтмын тусгай зөвшөөрөл олгосон асуудал яригдчихэв. За энэ бол бас их маш ноцтой. Энд уул нь бол Монгол улсын хөлийн тухай хуулиараа засгийн газрын шийдвэрээр олох ёстой. Өөрөөр хэлбэл тэнд одоо хөлийн зурваст ашиг малтмал хайх, газар ашиглах шаардлага үүссэн бол тэрийг засгийн газрын тогтоолоор шийддэг. Гэтэл засгийн газрын тогтоолгүйгээр одоо тэр ашиг малтмал газрын тосны газрын удирдлагууд энийг олгосон байна. Тэр энийг шалгах ёстой. Гол нь аливаа тэр хөлийн зурвас гэдэг чинь манай үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Хөлийн аюулгүй байдал гэж юусэн үндэсний аюулгүй байдал гэсэн. Тийм учраас энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөл засгийн газар дээр нэлээд нухацтай ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тий. Зүүн яах хэрэгтэй байсан. Одоо жишээ нь хөлийн зурвасаас хэдэн километр зайд ирэн газар олох ёстой юм. Тий. Тэгэхээр тэр хуулийг
бүр дотгошн оруулаад гэх юм одоо их бүр ойртуулад ингээ газар болгоцсон байна гэдэг чинь бүр одоо бүр хөлийн шууманд 30 м-ийн зайтай ашиг малтуулын лиценз олгосон байна. 30 м-ийн зайтай. 30 алхаад хуулинд ямар байгаа вэ? Гэхдээ ерөөсөө уул нь хөлийн зурвас бол 15 км байх хэрэгтэй. Зайтай байх хэрэгтэй. Энийг бас улсын хурлын одоо маш нууц тогтоолоор баталсан байдаг. Улсын хурлаас баталсан хөлийн зурвасыг тогтоосон гэсэн. Тэгээд хэрвээ тэнд ямар нэгэн байдлаар газар ашиглах ийм шийдвэр гаргах шаардлага үүссэн бол энийг засгийн газар тэр одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал учраас энийг нухацтай үз шийдвэрлэх ёстой. Тэр лиценз олохгүй үгүй юу гэдэг асуудал. Гэтэл харамсалтай нь одоо тэр ингэж дураар хаашилж засгийн газрын нэрийн өмнөөс бүрэн эрхээ хэтрүүлж ингэж одоо дураар ажилласан явдлууд байна. Тэгэхээр энийг бас хуулийн байгууллагад шалгуулахар шилжүүлсэн. 34 га газар гэдэг байна шүү дээ, тийм үү? Саяны хэлээд байгаа 34 га газар бол хоёр тустай юм байгаа. Одоо хэдүүлээ бас яахгүй. Нэг нь хөлийн бомбыг хөгжүүлэх нэрээр 10 бомбын ойролцоо 34 мянган га газар олгосон явдал. За энд чинь манай одоо бүр хөлийн састав тусгай одоо онцгой байршилт байж байгаа газрууч хамрагдсан байна. За нөгөөх нь саяны хэлдэг ашигт малтмлын 54 тусгай шүл болгосон асуудал. Хөлийн зурвас. За гурав дахь нь болохоор одоо Smart Eco Trans гэдэг компанитай холбоотой асуудал. Ингэж гурван асуудал тусдаа тийм ээ. За тэгвэл яг би тэр шолох асуулт. Нямбатар дарга аль зөвшөөрлөг өгсөн? Нямбатар хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Нямбатар сайд бол одоо тэр Smart Eco Trans гэдэг компанитай холбоотой асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байдаг. За тулах сайд. Тулах сайдын үед бол тэр одоо сая өмнөх засгийн газар бүрийн эрхийн одоо дуусгах болохоос хэдхэн хоногийн өмнө 34 мянган га газрын хөлийн бомбын хөгжлийн корпорац гэдэг шинээр байгуулагдсан байгууллагад бомбыг хөгжүүлэх нэрээр олгосон энэ шийдвэрийг одоо засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн хүн. Тэгээ энэний өмнө бол тэр бомбын үндэсний сэргэлтийн үндэсний хороо гэж байдаг. Тэгээ тэр одоо хорооны гаргасан 2025 оны 9-р тогтоол бол бас хууль зөрчсөн тогтоол. Яагаад гэвэл тэнд л үүрэгж байгаа шүү дээ. Энэ одоо хөлийн зурваст газар ашиглуулахтай холбоотой шийдвэр гаргаж байна. Гэтэл бомбын үндэсний хороонд тийм шийдвэр гаргах хэрэг байхгүй. Хардлага байна л да. За Нямбатар даргаыг бол хилчлээ тий. Ингээд ярьлаа гэдэг ингээд өчтөр яг хэвлийн урд мурлаг нэгж шít. За 90 нийслэлийн засаг дарга хоцрох нэ. За 90 явцгүй болчлоо. 90-ийн засгийн газартайгаа нэг жоох хэв түнж юм уу байна ч гэдэг юм уу те. Эсвэл бол хитрхи амбицлаад байна ч гэдэг юм уу. Ер нь Нямбатар дарга нь энэ хаврыг үүсэх юм уу гэдэг иргэдийн таамаг ингээд юм болчлоо шүү дээ. Энэ нэг тийм зориуд ч юм уу эсвэл нэрийн үнэхээр та бүхэн яг ингээд гараад ирвүү яа вэ? Иргэдийн хардлага бол юм л. Би бол жишээ Нямбатар даргаыг бол огцрох юм байна л гэж одоо ингээд шууд харж шин. За одоо улс төрийн асуудлаар би энд одоо ингээд яриад байгаа зохимжгүй байна. Би энэ асуудлыг одоо ярих тэр албан тушаалтанд биш. Би юу ярьж ийн гэхээр Монгол улсын засгийн газрын хуралдаанаас өгсөн үүргийн дагуу хийсэн хэн шалгалтын ажлын тайлангийн тухай ярьж байгаа. Энэ шалгалтын үе тайлангийн хэн шалгалтын үеэр илэрсэн нөхцөл байдлыг холбоотой баримтуудыг ярьж байгаа. За хоёлаа түрүүний Smart Eco бас өчигдөр нэг ийм юм ярьж шиг болсон. Би буруу санааг бол Адмирал компанитай нэг өдөр байгуулагдсан компани гэдэг нэг сайд ярьдсан. Тэр аль компаниг ярьсан бэ? За энэ Smart Eco Trans компанитай холбоотой асуудал яригдж явах үеэр тэгэд дурдсан байна. Тэгэхээр яг нэг өдөр баригдана гэж яг байгуулагдана гэдэг чинь цаана ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үстэл юм хардлага бас л байгаа. За энийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Гэхдээ их сонирхолтой баримт. Нөгөө нэг сайдын хэлдгээр өстой хавар галгарна гэдэг чинь баг энэ байж болох уу? Та хавар галгарна энэ хаврын улс төр чи халуухан болно гэд нэгтгэсэн байсан шүү дээ тий. Гэхдээ ер нь яг уу за бид нэг зүйлийг маш хатуу ойлгох хэрэгтэй байгаа. Монгол улс хэрвээ одоо урагшаа хөгжиж гэж бодчихвол энэ одоо авилга албан тушаалын гэмтэргүүд энэ эдийн засгийн том гэмтэргүүдийг холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Монгол улс урагшаа хөгжих бол шударгаар шийдвэрлэх хэрэгтэй. Энийг ард түмч хүсэж байна. Хөрөнгө оруулагч нар шаардж байгаа. Энд чинь ийм
дурд зоргоор замбраагүй хин нэгэнд хууль зөрчил давуу байдал олгодог. Тэгээд тэр нь одоо бусдын боломжийг хулгайлсан гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ дээр бид одоо хэрвээ урагшаа хөгжиж гэж бодож байвал энийг хинч байсан алгачлахгүйгээр шударгаар шийдвэрлэх ёстой. Хүн бүр хууль шүүх юм эрхтэх ш. Гэтэл зарим нэг этгээдүүд нь бусдаасаа давуу эрхэдлээд албан тушаалаараа талайлгаад тэрнийхээ цаана нуугдаад бүр эрхийн цаана нуугдаад ингэж явдаг байдал бол өөрөө энэ нийгэм Монголын энэ одоо төр нийгэм хуульд цаазад итгэх ард иргэдийн итгэлэгч үгүй хийж ийн ийшээ оруулж одоо яаж итгэх юм бэ? Эдийн засаг хууль хоёр бол хоёр талаасаа нэг зүйл байхгүй. Аль хоёр нэг юм одоо зоосны хоёр тал гэсэн үг. Тэгэхээр ийшээ чин Монголыг хөрөнгө оруулалт, Монголыг сонирхож байгаа хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс яаж энэ ч одоо орж ирээ дээрэмдүүлээд эсвэл ямар ч шудраг биш энэ хуулийн эрх зүйн орчинд ажиллах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс чинь ийшээ хөрөнгө оруулах биш, ийшээ технологи нэвтрүүлэх биш, илүү шудраг, илүү хууль нь хэрэгждэг, алагчлалгүй хэрэгждэг. Хин ганч хуулийн өмнө итгэж байдаг. Авилга нэгсэн бол албан тушаалын гэмтрийг үйлдэлсэн бол эсвэл одоо гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг боломжийг хулгайлсан, тарамтлсан ийм этгээдүүд бүгдээрээ хариуцлах хүлээлдэг. Тэр нийгэм, тэр улс орн руу хөрөнгө оруулах гэж боддог шин. Бидний одоо олсон мөнгө болгон чин үн цэнтэй байхгүй. Тэгэхээр бидний одоо энэ асуудлыг шийдэх гэдэг нь тэрийн гол зорилго нь энэний чин цаана улс орны хөгжилтэй холбоотой асуудал. Энэ хүүхдүүдийн боловсролтой, хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой асуудал. Энэ их авилга хулгайд явж байгаа мөнгөний чин энэ нийгмийн дэд бүтц рүү энэ хүмүүс рүүгээ хөрөнгө оруулах хэрэгтэй байхгүй. Тий яг 35 жил ярьсан л та. Тэр наадаа чинь зөндөө л яриад байгаа. Одоо тэгээд эргэж чинь хүсээд байна. Гол нь яг үр дүн гэдэг байгаа байхгүй. Үр дүн. За үр дүн дээр яг тэгээд хүмүүс хуулийн төсөл ярина л та. Хууль ингэж батлана, хуулийн дан байна гэл ингэ. Би танаас ямар хуулийн дээр ажиллаж байгаа вэ гэж асууна. Гэтэ тэрээс өмнө бас нэг асуух юм байна. Энэ сайн нэг 60% та холбоотой ерхий сайд ингэ мэдээлэл хийгээд ингэ явсан. Танаа ямнаас ч ус ингэ оролцсон гэж би харсан. Тэгэд энэний ач тус юу вэ? За яг хоо тэр томьёо момьёон бол одоо сангийн амар угаал ячих байх те. Тэгтээ байгалийн баялагтаа үн эзэн болъё л гэдэг шүү дээ. А гэтэл нөгөө талд нь өгөөж 60% за татвар матвар энэ ч бас нэг талдаа хуураад ч байгаа ч юм уу нэг тийм ойлгомжгүй байна гэж бас нэг зарим хэсэг нэрэд байгаа юм. Яг нь одоо бидний явуулж байгаа таны бас ярьж байгаа шүүмжлэл бас хоргүй биш. Гэхдээ энэ засгийн газар гарснаас хойш одоо 2025 оны 6 сараас хойш ямар үйл ажиллагаа явуулсан байд та бүхэн харах хэрэгтэй. Үнэхээр одоо хин нэгнийг манай намын байна уу, хин нэгнийг хамгаалж, алагчилж ингэж үзэж байгаа. Үнэхээр одоо ноцтой баримт, ноцтой үйлдэлүүд бүгдийг хуулийн байгуул шилжүүлж шалгуулж байгаа. Бүгдэнд харах хэмжээ авч байгаа. Бүгдийг албан тушаалаас шаардлагатай чөлөөлж байгаа. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд ч орсон дунд дооч хотны албан тушаалтнууд ч оролцсон ийм асуудал байна. Та бас түрүү ярьж байна. Тэр Smart Eco Trans компани. Тэр компани энэ цаана маш том ашиг сонирхлын сүлжээ гэмтрхийн одоо ийм маф маягийн зохион байгуулалтын бүтэж байж болдшгүй гэж үзэж байна. Яагаад? Энэ компани жишээ нь одоо Баяннуур гээд манай өмнө говийн гашуун сухбат помпын цаана байгаа аймгийн төрийн эмчилгээ компани Баяннуурын одоо компани зүгээс Монголын талд санал тавьчихсан байдаг. 2021 оноос эхлээд. Ингэж одоо AGV гээд одоо жолоочгүй тээврийн хэрэгслэр одоо энэ ковидын үед энэ хүний харилцаа байхгүй ингэж одоо нүүрсээ тээвэрлэх технологи нэвтрүүлгээ яагаад. Тэгэхэд 21 оны тэр санал тавьжсэн. Тэгэхэд 21 оны 7 сард нь Монголын логистикийн холбоо гэдэг байгууллага төсөл бичээд тэгээ 9 сард нь компани байгуулагдаад тэгээд 2022 оны 3 сарын 2-ны засгийн газрын тогтоолоор энэ одоо жолоочгүй ухаалаг тээврийн хэрэгсэл бүхий терминалыг өмнө говийн гашуун сухбат помп дээр нээж ажиллуулах шийдвэр гаргасан.
Эхлээд энэ засгийн газрын тогтоол дээр бол төр үеийн шин түншлэлээр концессор хэрэгжүүлэх гэж заасан байдаг. Тэгээ бүр урд туршийн талтай засгийн газрын хөлийн орц харцын асуудал байгаа учраас энийг урд турштай дипломат шугамар тохирох ёстой гэж ингэж ярьсан заасан. Гэтэл энээс хойш 9 сарын 14-ний өдөр өөрөөр хэлбэл 3 сараас хойш 6 сарын дараа шууд нөгөөс тэр Монголын логистикийн холбоо гэж одоо түрүүний ярьдаг 2021 оны 7 сард төсөл бичсэн. За тэр 9 сард үүсгэн байгуулагдсан компани хүмүүс нэг энэ компанид шууд ирэх болгосон. Шууд ирэх болгосон. Тендер мэндэр тийм байхгүй тийм. Тэгээ үндэслэл нь юу гэж байгаа гэхээр үндэслэл нь юу гэж зааж байгаа гэхээр энэ компани бол тэр Баян нуурын Хятадын тэр Баян нуурын төрийн өмчлөх компанитай Баян нуур аймгийн гэсэн үг шүү дээ. Тийм. Компанитай хамтран ажиллах хэрэг байгуулсан гэж. Хамтран ажиллах хэрэг байгуулсан гэж. Тийм учраас энэ одоо компанид энэ байгууллагад энэ одоо давуу эрхийг олох нь зүйтэй гэж. Энэ оюуны өмчмөчтэй холбоо гэж. Угаасаа жилийн өмнө тэр Баян нуурын аймгийн тэр компани Монголын талд хамтарч ажиллах санал тавьчихсан байна. Тэгэхэд яагаад тэр Баян гол хорооллыг барьсан Баян Монгол хорооллыг барьсан уул уурхайтай хамаагүй тэр компани захирал тэр хүмүүсийн компани очоод гэрээ байгуулж энэ их сонирхолтой. Тэгээд бүр том алдаан концессийн хуулийн дагуу уралдаан шалгаруулалт явуулах ёстой байтал тендерийн хуулийг бариад шийдсэн байна. Энд чинь ямар нэгэн бараа ажил үйлчлэгээ худалдан авч байгаа зүйл биш байхгүй. Төрийн өмчийн хөрөнгөөр ямар нэгэн бараа ажил үйлчлэгээ худалдан авч байгаа зүйл байхгүй. Тийм харилцаа байхгүй. Гэтэл тийм хуулийн заалт, тийм дүгнэлтийг үндэслээд ямар ч бараа ажил үйлчлэгээ худалдаж аваагүй онцгой эрх олгосон тэр компанид олгочихж байгаа. Тэгээд тэр юун дээрээ бүр концессор одоо энэ асуудлыг шийдвэрлэж байгаа гэж худал мэдээлэл өгч байгаа. Засгийн газрын уралдаан дээр. Тэгээд бас энэ бүх бүтээн байгуулалт хөрөнгийг 15 жилийн дараа Монголын төрд өгнө гэж буцааж өгнө. Та хэд яриад идэг нэг Нямбатар дараагаас асуусан чи юу үздэй гэж асуусан. Одоо би баримтууд тэгэхээр харамсалтай байгуулагдсан гэрээ нь бол хугацаагүй. Тэр одоо 15 жилийн дараа Монголын төрд буцааж өгнө мөгнө гэдэг ямар ч тийм заалт байхгүй. Тэр худал мэдээлэл болол гарсан. Тэгээд тэр компани бас нэг сонирхолтой нь манай одоо экспортын гол шугам дээр ямар нэгэн төрлийн шийдвэргүйгээр 19.2 км авто замыг ашиглаад өөрийн эзэмшилд аваад тэр Өмнөг аймгийн удирдлага тэр одоо сумын засаг даргын шийдвэрээр аваад тэгээ өөрснөө төлбөр тогтоогоод хэд 20-30 мянгаар нь нүүрс тээвэрсэн машин яваад хураамж аваад 100 сая төгрөг хураамж аваад идэж суучдаг. Нэг машинаас нэг рейсээс. Тэгээ ингэсээр байгаад энэ компани бол одоо 2 жилийн хугацаанд 95.7 тэрбум төгрөг олсон. Орлого. Тэгэхээр ийм их энэ мөнгө уул нь бол Монголын төрд Монгол улсын тэр төсөвт орж явах мөнгө байхгүй. Тэгэхээр энэ тэгэхээр чинь бид нар энэ шинэ шалгалтын ажлын хүрээнд илэрсэн ийм ноцтой баримтуудыг бид нар шалгаад ингээд явж гин гэдэг чинь өөрөө энэ засгийн газар энэ шудраг бос байдлыг арилгах тэмцэх энэ ямар албан тушаалтан байх нь хамаагүй. Үнэхээр тууштай хүсэл зоригтой байгаа нь харагдаж байгаа. Бид олон ийм эргүүдийг ийм олон асуудлуудыг илрүүлж хууль хяналтын байгуул шалгуулахаар шилжүүл. Олон асуудал дээр эвлэрэхгүй хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаануудыг талсан зогсоо. Энэ бол засгийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлууд. Тийм. Тэгээд хоёулаа түрүүнийг ярихад 60% дээр яг нь ерөнхий сайд ингээд мэдээж стратеги орд эзэмшигч за том гэж ярил л да тий бидний хэлдгээр бол хүмүүсийг дуудаад ингээд харуулж байна. Зарим нь байхгүй байна гэдэг нэг шүүмжлээ одоо. Жишээ нь одоо манай монголчууд 16 стратеги ордтой дээр нэмэгдээд 32 бас нэмэгдэх боломжтой стратеги орд байна гэж яриад байдаг. Одоо олон түмний мэддэг нөгөө цагаан сурагчийн хайж юу тий.
тэрний одоо 60% гэж одоо ярих болцоо байхгүй юм уу те. Тэгэхээр чи одоо таны яриад байгаа шиг хүн бүр туул тэгшүүжлэх ёстой. Нөгөө алагчлалгүй байх ёстой. Тэ тэгшүүртэй эмчтэй байх ёстой дэрийг хэрч одоо зарим нь үлдчихэж байгаа юм шиг л байна. Яг Монгол улсын үндсэн хуулийн дагуу явагдаж байгаа харилцаа. Байгалийн баялагын одоо өгөөжийн дийлэнх нартанд ногдох шүү дээ. Улсад Монголын төрд ногдох шүү дээ. Тийм тэрнтэй бас салныг байгаа шүү дээ. Тэр хүрээнд энэ одоо лиценз эзэмшсэн компаниудтай засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хилцээ хийж байгаа. Хилцээ хийж байгаад эхний үр дүнгуудээ зарлж байна. Шаттай юм биш үү? Тийм одоо өөрөөр хэлбэл энэ ажлын хэсгийн байгуулсан ажлын хэсэг чинь хилцээ хийн бичиг баримт цаасан дээр суудцгаана саналуудаа солилцсон энэ бас тодорхой хугацаа орж байгаа. Гэхдээ бас одоо олон жил ингээл ярьсан хүмүүс биш шүү дээ. Олон жил одоо ингээл гой юм ярьж ирсэн. Тэгвэл ерөөсөө энэ ч одоо 25 оны 6 сараас хойш байгуулагдсан ажлын хэсэг чинь нэлээд олон стратегийн ач холбогдолтой ордуудын өгөөжийн 60-аас доошгүй хувийг нь ард түмэн Монголын төрд авах энэ хилцээ хийж чадсан байна шүү дээ. Тэр дараа нь хилцээ үргэлжилж байгаа. Тэр би нэг сошиал дээр яасан юм бас санаанд ороод байх юм. Тэгээд энэ дээр таныг товж хариулаад өгч энэ Бортегийн уурхаатай одоо жишээ нь одоо ингээд 34 га газар гэж штэ энэ нэг юм нүүрсэн зөөх за нүүрсэн олборлчин за нүүрсэн зөөх гэж байгаа нэг гарц биелтэн ч гэдэг юм чааш нь гаргаж байгаа худалдаа авахч биелтэн ч гэдэг юм нэг юм гинжим хэлхээч гэдэг юм нэг юм зам байгаад байна гэдэг нэг өчтөр нэг тим юм ингээд яваад байсан. Энэ дээр ер нь хэр орон үндэстэй байт юм бол. Тэг мэдхгүй хараагүй зүйл учраас хэлэх зүйл халаа. Бортегийн орд бол бас л одоо нэг баялагын хулгайтай тэмцэж байгаа шудраг усыг тогтоох гэж байгаа энэ засгийн газрын өсөл зориг илэрхийлэл үр дүн шүү дээ. Бортегийн орд дээр энэ нүүрсний хэн шалгалтын үеэр ямар лөөвөр явагдсан нь тодорхой болсон. Тэгвэл өнөөдөр юу болсон? Энэ засгийн газар Бортегийн ордыг засгийн газар төр эдийн засгийн хэрэглэлд оруулах гэж байна. Эдийн засгийн хэрэглэл энэ бас ажлын гарц ажиллаж байна. Тун удахгүй ер нь энэ одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хадлаар мэдээлэл хийх баг. Тэгэхээр бас өмнө нь энэ дээр чинь албан тушаалтнуудын байгуулсан компани баяжуулах үйлдвэр барина гэдэг давуу байдал олцсон. Бүх гимнүүдийн давуу байдал болоод тэр тендер сонгон шалгуулалт ажиллагаа нь өөрөө бас хуулийн дагуу биш гэдэг нүүрсийн сонсгол дээр маш нарийн яригдсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ямар байдалтай байна? Өнөөдөр энийг Монголын төр Монголын засгийн газар эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж өгөөж ийн ард түмдээ хүртэх ийм боломжийг бий болгохоор ажиллаж шүү дээ. Тэгэхээр бас эн чинь бас тодорхой үр дүн л гэсэн. Тий. За хоёул нэг асуулт ягаад энэ Smart Eco-гоо дуусгая. Би бас нэг аминдаа дараалтаа явах гээд байгаа юм. Тэгээ Smart Eco бол яг одоо ингэж байна. За та бүхэн цуцлалсан тийм үү? За ингээд цуцлалчлаа. Одоо тэр газрын зөвшөөрлөд цуцлсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгвэл цаашдаа үйл ажиллагаа явуулахгүй байл гэж ойлгоод байгаа шүү зүг биз дээ. За тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх вэ гэж та бүхэн тэр зөндөө ярьчлаа шүү дээ. Энэ дээр ирнэ хөрөнгө оруулалт хийгдсэн юм бол за гэрээ хилцээнийхээ төвшөнд байсан баг. Тэрнээс биш цуцласнараа ноцтой хөрөнгө оруулалтыг одоо яадаг ч юм уу хоёр орны харилцаан сэв суудаг ч юм уу гадаадын хөрөнгө оруулалт үргэдэг ч юм тийм юм байна. Ер нь яг уу энэ бол одоо манай талд буюу энэ албан тушаалтнуудтай ойрхон мэдээлэлтэй ойрхон хүмүүс ийм схем зохиож энэ давуу байдал олж авсан тухай асуудал байна. Тийм учраас энэ компанитай холбоотой асуудлыг шалгуулж ингэх нь бол манай талын асуудал. Тэр цаанаас үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч одоо нөлөөлөх зүйл байхгүй. Тэр бол Баяннуур аймгийн одоо төрөмжт компани байгаа. Тэгээ манай талаас үргэлжлүүлээл тэр үр хамтын ажиллагаагаа явуул. Гадаадаас хохирох юм бахан байна тийм. Угаасаа энэ чинь гашуун сухад бомбт дээр байгаа терминал шүү дээ. Гашуун сухад бол манай хөлийн бомбт тийшээ одоо урагшаа гаргаж байгаа гол нүүрс гаргаж байгаа цэг. Гаргадаг л гаргана. Доож гаргадаг гаргаж байгаа. Тэнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа уурхаануудын нүүрсийг тээвэрлэж байгаа. Одоо цаажууд нь бас гашуун сухад бомбт дээр том төмөр замын одоо бүтээн байгуулж явагдаж шүү дээ. Тэгэхээр ингээд энэ асуудал бол ямар нэгэн байдлаар нүүрсний одоо экспортод нөлөөлөхгүй. Гол нь бид энд одоо хууль зөрчсөн буруу зүйл хийсэн, хууль зөрчил давуу байдал болсон
төрд орох ёстой, төсөлд орох ёстой гэсэн мөнгийг хувьдаа завшиж байгаа энэ асуудлыг л тасан зогсоож байгаа. Тэр 66 газар гэж байна. 2-3 жил ямар ч одоо аль бие усны газар олох шийдвэргүйгээр ингээд газар ашиглаад байгаа. Явж ирсэн. Тэгээ хамгийн сонирхолтой нь 2025 оны 6 сарын 13-ны өдөр буюу одоо шинэ ерөнхий сайд томилогддог өдөр үүрэг гүйцэтгэжсэн сайд 66 га газрыг тэр компанид ашиглах эрх олгосон ийм хууль бус шийдвэр гаргасан байна. Энийг бол бид бас хүчингүй болгоно. Тэгэл нөгөө таасаа хэллээ ш хажуу талд нь том бүтээн байгуулсан харбины гэрэмэрийг л одоо цаашаа явна л та. Тэгэд одоо тэрийг яг хоо нэрэн тэр харбины гэрээг ярина танаа яам дээр нь яаж яригдчих чинь уг нь нэг хүчтэй яригдж чад сүүлдээ болцсон юм шиг харагдаад ах юм. Анзаараад. За харбины гэрээний асуудлыг улсын хурал дээр хэн шалгах төр хороо байгуулагдахаар холбогдох гişүүд чараас дууссан байгаа. Тэгэхээр хаврын чуулган дээр яригдах болов уу гэж бодож байна. Ер нь бол нэг зүйл тодорхой байгаа. Нэг зүйл тодорхой байгаа. Ер нь энэ одоо Монголын талд байгаа энэ манай талд байгаа энэ одоо чиг үүргээ албан тушаалаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй Монголын ашиг сонирхлыг бас хөндсөн буруу шийдвэр гаргасан энэ тохиолдлыг бас бид яах вэ гэдэг асуудал ярих хэрэгтэй. Яах вэ гэдэг. Энэ бол бидний асуудал. Манай талтай шийдэх хэрэгтэй. Тэрнээс хин нэгэнд одоо өөр бусад хүмүүс буруу өгөхөөс илүү манад асуудал. Манад асуудал. Тэгэхээр энэ буруу шийдвэр гаргасан энэ одоо бас одоо юу гэдэг Монголын одоо ашиг сонирхолд илтэд сөрөг үр дагавартай энэ асуудал албан тушаалтнуудын асуудлыг бид ярих хэрэгтэй. Тэр нь манай авилагчдад гол учир бий л гэсэн юм яригдаад байгаа шүү дээ. Ерөөсөө л одоо гол юм тэндээ байгаа. Тэрнээс энэ өөр бусад улсын хэн нэгэнд буруу өгөхөөс илүү энд байгаа хүмүүсийн асуудлыг би шийдэх хэрэгтэй. За одоо хоёул шийдэл ярихгүй бол одоо эн чинь бас болохгүй. За яг эдгээр асуудал хоёул баах асуудал ярьлаа. За яаж шийдэх вэ? Яаж гол нь хурдтай шийдэх вэ те? За энэ дээр танаа ямар хуулийн төсөл боловсруулж байна? За хаврын чуулганд ямар хуулийн төсөл бэлтгэж байна? За хилцэх асуудлын жагсаалт ер нь хідэн орцсон байж гэдэг юм уу те? Жишээ нь одоо тэр мансууруулах бодистой юм уу ч юм бол бас манад газар авчаад байна л гэж зөндөө л ярьсан шүү дээ те. Ер нь энэ засгийн газар бол харт тамхитай одоо дайн зарлцсан байна. Дайн зарлцсан байна. Тэгээд энэ харт тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр эрх зүйн зогс шинжилгээхээр ажиллаж байна. За бид хаврын чуулганаар хуулийн өргөн барина. За энэ хүрээнд ял шийтгэлийн бодлого чангарна. Эрүүг хуулийн төрчлөөр гэсэн үг. Тийм. Ял шийтгэлийн бодлого чангарна. Нөгөө талаасаа энэ одоо урьдчилан цэргийг соён гэрүүлэх ажил маш чухал. Зөв мэдээлэх хэрэгтэй. Эцэгчүүд мэдээлэл муутай. Хүүхдүүд буруу мэдээлэл, сургуулийн орчин буруу мэдээлэлтэй. Тэгэхээр энийг урьдчилан цэргийг соён гэрүүлэх ажил. Дээр нь энэ буруу эрх зүйн буруу орчны байсны улмаас, буруу мэдээллийн улмаас, буруу одоо энэ асуудалд анхаардгүй байсны улмаас донтцсон бас хүмүүс байна. Донтох ингээг. Энэ бол одоо нэг талын өвчин болж байгаа нэг талаас. Сэтгэл зүйн өвчин. Тэгэхээр энэ донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх асуудлыг бид ярих хэрэгтэй. Боломжтой айлын хүүхдүүд гадагшаа яваад тэр яг олон улсын стандартанд байгаа эмчлүүлчихэд тэр бусад хүмүүс яах вэ? Тийм учраас энэ одоо эмгэгтэй болсон хүмүүсийг эмчлэх энэ асуудлыг бид энэ олон улсын стандартыг нэвтрүүлэх асуудал хэрэгж байна. Дээр нь энэ гэмт хэрэглээ тэмцэж байгаа хууль сахиулах байгууллагын албан хаагчид байгууллагаа бэхжүүлэх, мэрэгшүүлэх, албан хаагчдаа мэрэгшүүлэх асуудал хэрэгж байна. Тэгээд цогцын шинжилгээ явагдаж одоо хавар бид бас энэ хуулиа батлуулахаар ажиллана. Нөгөө талаасаа бас бид бас энэ олон том ноцтой хэрэгүүд нийгэмд яригдж байна. Энэний талаар шүгэл үлээж байгаа, баримт бүрдүүлж өгж байгаа хүмүүсийг хамгаалах, шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. Энэ шүгэл үлээгч олон түмэнд ашигтай, нийгэмд ашиг тустай онц ноцтой асуудал. Тэр тусмаа авилга албан тушаалын хэрвээ одоо шүгэл үлээж байгаа бол нэг талаасаа мөнгө урамшуулна. Нөгөө талаасаа төрийн хамгаалтанд орно. За энийг одоо олон улсын байгууллагууд манай талаас бас олон удаа хүсэл тавьжсэн. Танах авилгатай тууштай тэмцэж байгаа юм бол эрх зүйн орчны хүрээнд та нар яг юу хийж байгаа юм бэ гэж асуужсэн. Тэгвэл бид энэ
авилгатай одоо гэмт хэрэг үр дагавартай тэмцэхээс гадна урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ одоо хийж байгаа ажлуудын нэг нь энэ чөлөөлөгчийн хамгаалалт хуулийн цэцлийг хаврын чуулганд өргөн барина. Тэр нь энэ олон ноцтой гэмт хэрэгүүдийн чинь одоо хуулийн байгууллага шилжүүлэлээ шүү дээ. Батлах баримтуудыг. Тэр энийг чинь мөрдөж байгаа, мөрдөх. Энэ хэргийг чинь гэрчилж байгаа. Энэ хэргийн улмаас хохирсон. Энэ хэргийг чинь хяналт тавьж байгаа прокурор. Энэ хэргийг шүүж байгаа шүүгч нар шударгаар шүүхийн тулд аюулгүй байдал хангагдсан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ шүүн туслах ажиллагааны эрүүгээрийн шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр бид нар бас гэрч хөрөгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулж байна. Тэгээ энэ бол өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа чухал ажлуудын нэг. Нөгөө тэгэхээр манайх нэг дахрын албатай хэрэг болно гэсэн үг аргагүй юу? Ер нь бол аюулгүй байдлын тэр хангадаг бие даасан хурдан шуурхаа шийдвэр гаргадаг энэ засгийн газрын агентлагийг байгуул гэсэн. Тэр бас хэдэн залуучуудаас яриад явуулсан тэр хян шалгалтын тухай хуулийн 5-1 хэрэгжихгүй байна гэд. Яг хүмүүсийн мэдээлэлээр хангах гэд. Энэ мэдээлэлтэй байж ижил хүмүүс чинь иргэд юм ярина шүү дээ. Мэдээллийг ингээд нуучаад байвал одоо энэ чи яах юм бэ гэдэг нэг асуудал явуулсан. Тэр яригдсан. Яг одоо энэ төрийн бол албаны нууцын тухай хуулийн шинжилсэн хариулгыг бас одоо миний би ахлаа ажиллаж байна. Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар байгуулах ажил хийсэн. За энэ хуулийн төслийг бас улсын хурлд хаврын чуулганд өргөн барина. Энүүгээр одоо яг саний яриад байгаа шүүмжлэлтэй холбоотой асуудал шийдэх гэж байгаа. Албаны нууц нэрээр одоо нууц тавцсан байгаа 882 мэдээллийг ил болгоно. Цаашид Монголын төр албаны нууц гэдэг нэрээр мэдээлэл нууцлахгүй болно гэсэн үг. Нууцлахгүй болно гэсэн. Албаны нууцыг хаална гэсэн. За төрийн нууцыг одоо чагсаалтын засгийн газар баталж байгаа бол цаашдаа улсын хурл баталдаг бол. Өөрөөр хэлбэл ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллага энэ одоо төрийн эрх барихтай байгууллага чагсаалтаа баталж хяналтаа тавина гэсэн. Тэгэхээр одоо бид энэ төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинжилсэн хариулахаар ийм одоо зохицончлол ихэр зорж байна. Ер нь таны хэлж байгаа зүйл нэг зүйл нь үнэн. Ер нь авилгатай тэмцэж байгаа сайн жишээний ихэнх орнууд бол энэ ил тод нээлттэй байдал маш чухал гэдэг. Төрийн үйл ажиллагааны. Хануу чаах тусмал эн чин цаана нь буруу зүйл, бухшмал зүйл байгаад байна гэсэн. Тийм учраас энийг халахын тулд эрх зүйн орчныг ингэж одоо бид бүрдүүлж ажиллаж байна. Монголын манай энэ засгийн газар одоо Монгол Улсын засгийн газар бол бас өнгөрсөн хэдэн сарын хугацаанд маш олон мэдээллийг ил болголоо шүү дээ. Бүх одоо томтлогоо компаниар байгуулсан байсан гэрээнүүдийг ил болгосон. Өмнө дандаа нууцсан биш. Бүгдийг ил болгож одоо томтлогоо компани вебсайт руу харахад бүгдээр ил байж байгаа. Гэх мэтлээ. За тэгээ нууц гэсэн дээр бас одоо нэг юм асуухгүй бол эвдэрлийн гэрээгээд хүмүүс нэг яриад тахаа сүлд бас л нэлээд анхаарал татлаа. Нэрэн дээр тамгагүй төр жүжиг мүжгээр дамжуулаад бас хідэн дөр өгсөн байдаг гэдэг бас л танаа яам дээр яригдсан. Тэр ажил ер нь ямар шатантай явж байгаа юм бол бас л хуулийн нэлтийн байгууллагатай үед байж байгаа юм. Ер нь энэ засгийн газар тэр оюутлахын гэрээний хэн шалгалтын ажлын хүрээнд тэр оюутлахаа компани манай төрийн өмчт компани $20 сая Риотонтек компаниас аваад харин тий зориултын бусаар зарцуулсан асуудлыг шалгаж тогтоогоод авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Үнэхээр ноцтой баримтууд байна. Анхын мөнгийг авахтаа оюутлахын одоо далдуурхаан бүтээн байгуулалтын ажил хяналттай байна. Энэ төрлийн байгууллагуудыг чадахжуулах. Энэ ер нь хяналтын тогтолцоотой холбоотой энэ мөнгийг авсан. Гэтэл сүүлдээ баахан албан тушаалтнууд гадагшаа томилтоор ажилласан. Баахан мөнгийн одоо реклам зар сурчлагаа уулзалтуудад үрсэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан ийм асуудал болтууссан. Тийм учраас энийг одоо хуулийн байгуул шалгуулахаар ингэ шилжүүлсэн. Одоо бас хуулийн байгууллагууд шалгаж үрдэн гарна хаа гэж одоо ойлгож байгаа. Тэр харин гадаадуудаа байгуулсан тэр эвлэрлийн гэрээгээд байгаа одоо шүүмжлэл аваад байгаа шүү дээ. Тэр нь байж идэм юм. Ер нь олон улсын хүнд одоо байж л байдаг. Тэгээд яг энийхээ бас зарчмаарч гэдэг юм уу, дагууч гэдэг юм уу. Энийг сонин асуудал. Энийг бас хуулийн байгуул шалгуулсан байна. Өөрөөр хэлбэл тэр оюутлахын хилцээрийн явцад шүүл үлээж исэн, Монголын тал зөвлөж исэн хүмүүсийн асуудал яригдаад байгаа.
Энэ хүмүүс юу гэж байгаа гэхээр энэ 20 сая долларын чинь зарцуулалт хууль бус байсан байна ч дээ. Энэ авилгын асуудал, буруу зүйлийн асуудал яригадаад байна ч дээ гэж маш их сошиалор одоо биччихсэн. Манай албан тушаалтнуудын хавцаргаа нэрийн дурдаал одоо энэ асуудлыг та нар шалгаач гэж тодорхой албан тушаалтнуудын нэрийг хэлээд тухайд өндөр албан тушаалж ирсэн хүмүүсийн нэрийг хэлээд тэгж байгаа гин чимээг болцсон. Гин чимээг болцсон. Бүх юмудаа устгах чимээг болцсон. Гэтэл яагаад чимээгүй болцсон бэ гэсэн чинь арай асар хэмжээний буюу одоо 2 тэрбум орчим төгрөгсөн баха. Тэр одоо 480 мянган фунт стерлингийг шилжүүлэхээр тийм эвлэрлийн гэрээ байгуулад цаашид аль аль нь энэ талаар дуурахгүй шүү гэдэг. Эвлэрлийн гэрээ ахалцсан. Ингэж болд юм. Өөрөөр хэлбэл хин нэг нь айсан биш тэр хүмүүсийн тий. хүмүүсийн яриад байгаа баримт мэдээлэлээс айсан байж та. Тэгээ дугаа болохын тулд төрөөс мөнгө гаргах гэж. 2 тэрбум төгрөг. Ингэж болох уу? Тэг өнөөдөр энэ асуудлыг ярьж байгаа хууль зүйн дотоод хэргийн сайдын нэр дээр ой нөхөр минь чи наад эвдэрлийн гэрээгээ зөрчөөд энэ шүү дээ гэдэг бичгэрч байгаа. Ингэж болохгүй. Тэгэхээр энэ эвдэрлийн гэрээ байгуулсан дуугаа байх амлалт мөнгө төгрөгөөр авсан энэ асуудлыг шалгах хэрэгтэй. Тэр 20 сая долларын нэг цэцлэх ёстой мал гэсэн юм яваад байгаа. За тэгээд энэ бас танаа яамны харьяалтаа энэ гадаад иргэн яриатай газар бол танаа яамны харьяа байгаа шүү дээ. За та бүхэн ч бол нэг хамаагүй тэр солонгосын визэн солонгосын хил дээрээс иргэдийг буцаагаад байна гэсэн гомдол байдаг. Өнөөдөр ч сошиалаар нэлээд явлаа. Тэгээд иргэн яриатай газрын дараах нь ярьжсэн санагдаад байна. Тэгвэл яадаг юм бид нар тэр хил дээрээс буцаагаад бол адилхан солонгосчуудын хил дээрээс нь буцаагаад байл л та. Чи манай иргэдэд арай л жоохон юу хандаад байгаа юм шүү. Гэс нэг юм яриа явд юм. Тэг үнэхээр одоо энэ яг гадаад харилцааны яамаар зохицуулдаг. Одоо гадаад харилцааны сайд бол манайхан жоохон хуулийн зөрчил идэм а гэсэн агуулга ус ярих гээд. Тэгээд үнэхээр бидний жоохон дээрэнгүүл хандаад байгаа. Энэ дээр ер нь ямар шийдэл байдаг бол. Жишээ нь бол танах бол яг гадаад иргэн яриатыг заривчж ш. Яг хоо ер нь манай гадаад иргэн харьяатын газар бол Монголд ирж байгаа энэ виз авч байгаа хүмүүст бол Монголынхаа хуулийн хүрээнд шаардлага тавьдаг. Шаардлагатай тохиол буцаадаг. Ийм олон тохиолдол байгаа. Хууль зөрчсөн эсвэл энд одоо ирээд хаана байрлах нь тодорхой биш сэжигтэй ийм тохиолдол буцаадаг. Манай иргэдийн хувьд бас солонгосын хил дээр очиод бас одоо зарим тохиолдол хоёр талтай. Зарим нэг тохиолдолд бол бас биднээс шалтгаалсан зүйлүүд байгаад байна. Зарим тохиолдолд бас харахаар арай хатуу хандууд байна. Тэгэхээр энийг бол дипломат шугамар хоёр улсын тэрийн байгууллагууд ярих хэрэгтэй. Тэрнээс чинь сошиал дээр ярьдаг хэрүүл хийдэг сэдв биш. Энийг дипломат шугамар харилцан ярилцаж ойлголцож иргэд маань ч гэсэн мэдээлэлт болох хэрэгтэй. Одоо жишээ нь солонгосын хувьд бол тэр хуучин нөгөө хүрэлцэн ирж явах нэг карт бүгэлдэг гэсэн шүү дээ. Онгоцонд тэр ер нь усууд халтсан. Тэгээ солонгосын хувьд бол бас тэрийг захимаар ингээд нэвтрүүлсэн байл. Тэгэхээр одоо очиод хаана байрлах вэ? Тэн дээр одоо жишээ нэр усны хүртэл зөв таарсан байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ хайхрамжгүй хандаад алдаа гаргадаг. Тэрнээсээ болоод бас буруутж байгаа тохиолдол бас мэрсэр гарсан байлаа. Тэгэхээр энэ дээр бас бид нар аль аль нэг талаасаа бас мэдээлэл зөв өгч хүмүүстэй зөв мэдээлэл өгч хариуцлагатай болох хэрэгтэй. Нөгөө талаасаа дипломат шугамар энэ бас асуудал дээр бас онцгой анхаарал хандуулж ингэж ажиллах хэрэгтэй. Манай одоо гадаад иргэн харьяатын газар шиг солонгосын иргэдийг ч гэсэн буцааж байгаа зөндөө байгаа шүү дээ. Тий. Солонгосын иргэдийг буцаах тэр гадаад иргэдийн харьяатын газрын дарга нь бас хэлээгүй юм биш үү? Тэр ямар үлээ нэг хүний бас хэлсэн. Би андуураад бас одоо хоёулаа хүн гүтгсэн ирэхт орох. Тэгээд тий. Газрын дарга хэлээгүй юм байна. Тэр нэг судлаач хийж ирсэн. Тэгээд энэ солонгосын визийг ер нь туслал манайх виз хүрэнд тавьж байгаа шүү дээ. Энийг ер нь болиул яадаг. Энд чи одоо бүр харилцан ирэхтэй гэж бүр сонин юм болчихлоо гэж. Нөгөө талаа хаялж уушмаш гэдэг ярьсан л та. Яг бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Манай олон мянган иргэд гадаадд ажиллаж амьдарч байна. Сурч боловсрож байна. Тэг нэг хоёр скул ингээд нэг асуудлаас болоод энэ асуудал бүхэлд нь буруутгах утгагүй. Энэ гендэж хондоош вэ гэж. Тэгэхээр аль аль талд нь бас энийг хугацтай хандахгүй л ингээд сошиалор сэвэл яриад
ингээл нэг хоёр улсын асуудал шиг ингээ болгоод энэ тийм биш. Аль алинд нь одоо энийг зүгээр асуудал байгуул технологи шугамар ном журмаар шийдээд тийм зүйл байхгүй бол тэгэхгүй бол одоо ингээл нэг л одоо нэг том асуудал үүссэн шинийг нэг бүр ингээл улс орноор нь ялгуурлан гадуурхаад байгаа юм шиг тийм зүйл байхгүй шүү дээ. Манай олон мянган иргэд тэнд ажиллаж амьдарч сурч боловсрч мөнгө төгрөг олж ажил амьдрал аваа явчихна. Тэр ингэж яхад нь бид нар одоо юу гэдэг нэг хоёр асуудлаас болоод ингээл дэвэргээд байх нь бас тий. Буруу. Тий яг Солонгос бол үнэхээр манай эдийн засагт бол тий дэнтэй юм аа. Манай найрсаг сайн харилцах шүү дээ. Тий. Гурдах шүү дээ. Одоо олон хүн байртай боллоо гэдэг шиг тий олон одоо бид нар олон Солонгос ч гэсэн яг одоо хөгжлийнхаа гарааны шатан дээр олон мянган хүмүүс барууны орнууд руу явж ажиллаж ажилуулж технологи сурч анхны хөрөнгө оруулалтын хөрөнгөлөлтөд тэндээс бий болгосон шүү дээ. Герман руу, Франц руу. За ингээд та бүхний ярилцлага одоо энэ төрөд өндөрлж байна. Тэгээд хурдан ингээд дууслаа. Тэгээд хамгийн гол нь найруулагч бас та бүхний хурдан дуусгаа гэж тохиод байна. Би бас нэг одоо давуу байдлаа ашиглаад гэх юм уу нэг юм асуучмаар. Энэ тав иш ажиллагааг нэг зөндөө ярьсан шүү дээ. Тэр ер нь одоо явж гин үү? Нөгөө та бүхэн ч бас гадаад харилцаагаа сайжруулах сайд чинь бас нэлээд яваад ирсэн. Энэ гадаад хамтын ажиллагаа чи юу болж гин? Бид нар гадаадаас нөгөө юмуд бол авчирыг гэдэг байгаа шүү дээ. Жишээ сайхан бэлэг ирэхгүй байна гэж одоо хамгийн сайн мэддэг ингээл ярьж шít. Энэ авчрах ажиллагаа нь юу болж байна? Гэхдээ ер нь тэмдэгтэй тэмцэх бодлогын хүрээнд гаднаас Монгол тэмдэг үйлдэлд гадагшаа гарцсан иргэдэг авчраалга. Энэ нэг тийм ажиллагаа, ийм ажиллагаа гэдэг PR та биш. Үр дүн. Таны хэлж байгаа үнэн байхгүй. Та асуугаад ш үр дүн юу юм бэ? 5 иш ажиллагаа гээл эсвэл 10 иш ажиллагаантай биш. Гол нь энэ гэмт хэрэгтэй тэмцэх бодлого үр дүнтэй байна уу? Өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан хүмүүстэй ялгуурлахгүйгээр хариуцлага тооцож чадж гэнэ гэдэг талах. Энийг ард хүмүүс хэлдэг шин. Тэгэхээр тэрнээс 5 иш ажиллагаагаар хэдэн хүн авчсан тоондоо биш. Тийм учраас бид одоо энэ манай хууль сахиулах байгууллагууд энэ шударгаар одоо баримтуудаа нэгтлэн шалгаж хариуцлага тооцохын асуудлыг шүүх рүү оруулж ирнэ гэж бодож байна. Бид бас энэ засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх бодлогынхаа хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээ хэн шалгалтын ажлууд хийгдэж байна. Баримтуудыг бүрдүүлж байна. Нөгөө талаасаа гэмт хэрэг гарах шалтгаан болоод байгаа тэр нөхцөлийг арилгах тэр эрх зүйн шинтгэлийн ажлуудыг хийж байна. Тэгэл яг нөгөө ихэлж хүмждэг бас гадагш нь алдчихдаг. Одоо тэр мөрдөн байцаалтынхаа юм юм яадаг ч одоо ингээд алга болчихдаг. Бас л хуулиндаа байна гэж зөндөө ярьцсан тий. За баярлалаа. Асуулт бол зөндөө байлаа. Гэхдээ одоо ингээд наавтрын нэвтрүүлгийн цагийн дөрөв өндөрлөө. Баярлалаа. За контент үзэгчтэй микрофоны ар шууд ярьцлага энэ төрөд өндөрлөө. Дараа 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзъя. Баярлалаа.